Энэ газар ч гоё газар юм аа. Тийм байна. Өдөртэй. Энэ хотод амар мөнгөтэй хотод юм биш үү? Энэ нэлээд үнэтэй газар шиг харагдаад байна. Ямар юм бэ? Угаасаа өөрсдөө л хүсээ үсттэй. Хөөе. Хараа хоёрын мэдээлэлтэй бөө юм болсон да. За яа өнгөрсөн. Надад ч гэсэн нэг сонин гим хийгээд байгаа юм шиг санагдаад их юм. Нэр энэ ундраа чамд нэлээ хандтай юм шүү. Аав нь мангар баяа компани захирлч нүдгэм гаргачихлаа шүү дээ. Манай шиг ядуу үйднүүдэд олдохгүй загаснууд байгаа зү. Оо. Би энэ аква центрийг чинь уука гих гэж бодоод байсан шүү дээ. Биш юм биш те. Гэхдээ ер нь хүмүүс яагаад аква гэхээр уука гих гэж ойлгоод идэв. Угаасаа аква гэдэг үг чинь ус гэсэн утгатай үг шүү дээ. Тийм үү? Тийм. Алтаа. Наашраа чи. Ээжээ. Яах вэ? Яасан? Нөгөө хүрлээ чинь алга болцсон биш. Юу? Ядж хаад нэг хачин царайтай юмнууд мөнгө нэхэд ахын хүрлийг явуулсан гээд. Одоо яах вэ? Яах юу байдгийн би чинь? Өөрөөс нь асахгүй юу? Хүний мөнгийг хүнд өгнө гэж юу байдгийн чинь? Үгүй ядж хаад нөгөө хүрлийг утас нь холбогддгоо. Тэгэхээр ажил руу залгаад асуусан чинь хөдөө ажиллаар явцсан гинэ. Ядж хаад нөгөө өмгөөлөгч нь хүртэл уцаа авахгүй юм. Юу яриад байгаа хүүхдээ чи чинь? Юуны чинь өмгөөлөгч болоо явчих ба. Гэвч одоо хэрэг төвөгт орсон хүн л өмгөөлөгч авдаг үсттэй. Үгүй зүгээр нөгөө хуулийн зөвлөлтөө намаа нэг хуулийн зөвлөлтөйгээ танилцуулсан. Нэг асуудал ярих нь ч ярьж л байсан. Гэтэ сони юм аа. Гуруулаа алга болно гэдэг чинь хуулийн зөвлөх өмгөөлөгч нь мэдгүй. Арай нөгөө шорон оронд орсон юм биш үү? Нүгэл гимчи ч одоо яасан дэмий юм бодож яддаг хүүхдээ. Тэгвэл нөгөө сонь сэтгүүлээр гаргадаг юм чинь арай тгийггүй юм болоо. Чи хөдөө гадаа явсан гэж байгаа юм бол тэр ажлаас нь асуусан юм бол тэр одоо эн чинь нөгөөх наадан болох гэд хоошуур гэж шалгах барих юм их л байдгийн байгаа биз. Тэгээ хөдөө явж байгаа бол утас ширэмсэнд холбогдохгүй ээжэж мэдэн штэ. Уул нь таныг энэ наадмар сайхан салхинд гаргаж ийсэн баггүй юу? За яах вэ? Тэр хөдөө явдсан бол утас барихгүй газар очсон байгаа байх. Тийм биз дээ чинь. Тэгээд одоо энэ мэрэгжлийн хяналтынхны чинь эд ажлын үе болж байгаа биз дээ. Наадан болох гэд бөөн л ажилтаа байгаа. Санаа зовоод явах дээ минь охин. Сүлжээгүй газар байгаа юм болоо. Тийм л үз. Гэтэ ээж би нэг л айгаад байна. Яах вэ? За бити тайван бай миний хүү. Хөдөө гадаа явдсан бол ажил төрөлтэй явдсан бол тэгээ явж л байгаа шүү дээ зүггээр. Санаа зовоод өөрийгөө ингээ дандаа нэг хямрааж битгий сэтгэлээ зовоож. Дандаа сайхан юм бодож өөрийгөө сайхан өөдрөг авч явж миний хүү. За юу. Бити яаж ороо ийцээ. За эли нэг халуун цаа ууя. За би цаа идрээ. Чи нэрээс. Гү тийм сайхан амьдралаа тэгээд одоо ингээл орхиод гараад ирэх үү?
Гүй тэгээ одоо яана? Би үнэхээр яг яхаа мэдэхгүй байна. Ийм юм болно гэж өмнөдөө мэдсэнгүү. Өчигдөр яваад очсон чинь хаалганыхаа цаажийг солилцсон байгаа юм да. Пэж одоо ямар муухай юм бэ? Би одоо хаана хонох вэ? Одоо тэгээ яана? Ястаа мэдэхгүй. Ингэс хийж байгаа уран гарах юм болов гэж бодох юм. Би ямар буудалд хонолтой биш үү? За тавьсар. Гүгүү юу яах вэ? Охины өрөөнд хит хонох юм уу? Тэгээл та хоёрт дараа болохгүй бол Одоо тэгдэг л бах та. Үгүй харин тийм. Одоо эмэгтэй хүн чинь бас хэцүү шүү дээ. Үгүй. Айгүй бол хямаас өөрөөс ч болсон д. гүй. Би тэр залуугийн чинь үнэхээр танихгүй. Нэг л удаа уулзсан чинь хардаж өгчих гээд байгаа байхгүй юу? Би юу гэж хүн хуурах вэ? Кристонер юу охины өрөөнд оруулаад хэд хоног байх юм уу? Та хоёрт тастах баярлалаа. Энэ хитэн төгрөг ойр цорхоо амин зарсуулж. Үш яах нь вэ энэ чи? Хэрэггүй. Зүгээр. Зүгээр яах юм бэ чи өөрөө хэрэглэж чи? Юу гэсэн үг юм бэ чи? Али их чин тэгээ охины өрөөг янзалж өгье. Али одоо ойлж унжаа дөрөөс хэрэг байхгүй. Али нааш. Гүн чи юу гэсэн үг вэ чи? Ер нь эмэгтэй хүн чинь хэцүү шүү дээ. За. За ударга нөгөө хүүхнээ тэдний суулгацсан шүү. Тэ. Одоо тэгэхээр санаа мөр хийж болно. За тий. Зэ. Хадад орцсон л байна. Сайн байна та. Сайн байна уу? Энийг залуу сайн байна. Галт гэж сайн байна. Яата. Хүмүүст. Чи сарамцлагчтай ойрон тарж байгаа багш байхгүй шүү дээ. Сайн байна. Сараа тарчсан шүү. Сайн байна. Яаж юм дажгүй тий. Дажгүй явж л. Энэ галтгээ залуу. Энэ бас их хамтлаг онцлогтой юм шиг байгаамаа. Миний нэг нэвтрүүлэг хөтэлдэг ресторанаар дандаа орж ирд. Тэрс чамтай танилцъя гэж сонсчиход Ханаа танилцуулдаг. хөчгөлсэн одоо таараа нэг уулзч үзсэн. Тэгэд эдгээр бас нэг хамтлаг онцлогтой тий. Ийм залуу байдгийг. Тэгээд одоо танилццаа гэдэг. Одоо аваад ирлээ шүү дээ тий. За нэг иймэрхүү цацаа дажгүй яваас. Дажгүй. Манай номоо бүгдийг зохицуулаад. Тэг яг 5 өөр хүмүүс байгаа. Одоо саундаас бол тэмүүлэн те бүх аяын хийсэн. Би нэг савдгийн тухайд уух гэж байгаа байхгүй. Чи маа найзууд харин хүн сонсохгүй гэдэг юм. Сонсох болов. Тиймэрхүү дуунуудыг хүмүүс. Ер нь тийм дуу байдаг юм болов. Яг би бол мэдэхгүй юм. Гэхдээ ер нь бол дуугаар бол юу ч дуулж болно шүү дээ. Хүний хүссэн юм ал дуулж болно шүү дээ. Заавал хүнээс асуух албагүй л болж байна. Билээстэй. Та тэгээ яг одоо ямар дуугаа дуулж байгаа? Би одоо энэ чинь нэг төрөм хахтаа нэг хамтраад нэг цомог хийж байна. Тэгээд энэ ерхэд үүлийн өрөөний тухай тэгээд соосон чанарын тухай бас нэлээд том сэдвтэй тийм цомог хийгээл тэгэл бичлэгт ороод явж байна.
би нэг төрмөхтэй танилцаа тэгээ тантай танилцаа гэж гойсон. Дуугийн чинь суугаад ганц хоёр дөгсөн сонсож байгаа. Бид хоёр. Тэг. Тийш суусан. За. Энэ аюул сайрсдаг. Батсуур гэдэг. Энэ тийм хэлсэн юм. Бүр бит хоёр телевизэд Монголд ажиллаж байсан. Яа бас ханд үзэхэд. Аюул тажигласан. Public би сонсож байлаа. Дэргэд сонхон дээр ялай суда. Түүнийг би ширтэж байлаа. Харин намайг тэр харахгүй байлаа. Сонхон дээр суусан ялаг. Захиад би онолаа. Тэнгэрт нэргүүсэн юм шиг дээр ялаа. Газар тонлоо. Босоод би энчураа салаа. Орч тэнгэрт оогоч байлаа. Угсын ялаа газарт хөвтөж байлаа. Өгөхгүй юм шиг би зогсож байлаа. Цонхон дээр суусан ялаа. Захиад би оноглоо. Цохлоод ирсэн үний юри. Захиад буцааж чадах билүү. Захиад буцааж чадах билүү. Захиад буцааж чадах билүү. Шатсарс болоо ялаа газартаа хэвтэж байлаа. Бороо цутгаж аян цахиалаа бодол болон би зогсож байлаа. Хоёлаа жоохон нойр авчихад явъя та тэхүү. Оо яа. Одоо ч харин жинхэнэ орон гараа цаг шүү дээ. Одоо чинь тарах жинхэнэ гарч байгаа. Цаг өрөхгүй яваад орчих хооронд яах вэ? За. Хаа хүрхийг дарга мэднэ, хаагуур явахыг жолооч мэднэ гэдэг лээ. Харин тийм шүү. Би нэг сони юм ярих уу? За. Нэг монголч эрдэмтэн Япон байж л дээ. За. Тэгээ тэр хөдөө хээр замд явж байгаа. Шалбаг таралдахгүй. Гэсэн жолооч нь за энэ шалбагийг яадаг юм бэлээ гэсэн чинь яах вэ туучаал гарна да гэж хэлсэн гинтэй. Жинхэнэ монголцсон хэрэг шүү. Летэн гороод гэж нэг Америк яг монгол шиг. Өө за. Бүр монголчсон. Монгол гэрт амьдрна. Тэгээд хоёр хүүхэдтэй. Тэр хоёр хүүхэдтэй бас монгол нэр өгцсөн. Тэр Летэн Крофт гэдэг чинь өстө жинхэнэ эдийн засгийн халуурчин гэж яригдаад байгаа шүү дээ. Сүүлд нь оюу толгойд очлоо. Оюу толгойч яах вэ? Нинжа нар гэж нөхдүүд нэг хотны нэг ухчихсан шиг ч ухаан иччихсан даа гэж газрыг. Чи аяар наагур чинь зөндөө нүх байгаа шүү дээ.
Миний нөхөж чи одоо байнга авсаар гол бүгдийг мэддэг болсон шүү. Сайн мэдгүй. Тэгвэл За. Айлтгүй юм байна. Айлтгүй. За зам зур гэснийх нэг онгоо ярих уу? яа гэдэг. 60 настай хоёр эхнэр нөхөр хоёр байжээ. 30 жил танилцсныхаа баярыг хийж гин. Тэрүүн дээр бэрдийг урьж гин. Тэгсэн бэрд нь нөхөрт нь хэлэхгүй юу. За юу сансан 9 хүслээ чинь биелүүлэе гэж гин л дээ. Тэгсэн чинь нөгөө нөхөр нь юу гэж? Би 30 насаар дүү их нэртэй болмоор байна гэсэн чинь нөгөө бэрд чинь нөгөө нөхрөө чинь 90 настай болгоод тавьчихсан гэсэн. Усны хотом голжур би, усны хотом баян би, усны